Цэнгэг аялал. Цэнгэг клубын 6 залуу өвлийн хүүдний үйл ажиллан ээлжит аялалдаа гарлаа. Тэдний зорилго бол 6 загас барих, залуус хотоос гарч цасан мөрхүүлтэй хээр тал, алсад орших, ийг тарвахтай бэлчрийг зорин тавхисаар зорьсон газараа ирлээ. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л караашилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залуу сонгочдөг. Энэ бол ультра мэдрэмж. Өндөр, нам, фигурны, галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. Цэнгэг клубын залуус маань Бартаа замыг ажрахгүй туулах тоноглогдсон аяллаа машинтайгаа замд гарлаа. Энэ удаагийн очих газар бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэрэлжин гол болон зааны гол. Машин дотроо ая тухтай аялж, замаараа байгалийн сайхныг биширсээр голын иргэд ирцгээв. Ингээ та бүхэн бидний аяллыг тухлан үзнэ үү?
Клубын маань одоо намрын аялал юм тий. Намрын аялал маань сайхан болж байна. Энэ удаагийн аяллаар ингээд дандаа клубын маань Гана, Төөги, Бямба, Монгол ингээд сайхан явж байна. Бямбада баярлаа. Уралтаа ингээд явж байна. Тав тухтай. Үнэхээр гоё байна. Тэгээ загас сайхан баярлаа. Зөндөө сайхан загас байна. Давруулж магадгүй 5000 загас байна. Өнөөдөр арай ингээд дороо нисгчээр зөндөө загастай байна. Сайхан газар ирлээ. Ингээд санаандгүй явж байгаад анх загасчилж эхэлж байгаа бол хамгийн гол нь зөв зохистой загасчлаас урчаасаа, ланднет ашиглаж байгаасаа, сертэнгийн дарчаасаа, 3 салаатаа дэгэж байсан, 1 салаатаа дэгэж байсан. Сертэнгийн дарч бол гаргаж ирээд дэгийг мултлахад айгүй амархан хялбархан болж байгаа. Сертэнтэй бол тэрийг мултлах гэсээр л агаарт маш их удаж байгаа. Тэгээ зураг авахлаа, тэгээ буцаага тавина. Маш их хугацаа орно. Ер нь бол сертэн дарах бол маш өндөр ачаал бүгдэлтэй байгаамаа. ер нь бол ингээд хуучнаар бол гал гэдэг л дээ. Загчдын дунд. Гал маань өөрөө одоо ингээд орчин үед одоо ингээд сайхан клуб болцсон. Тэгээ клуб маань жоохон соёлжоод ингээд спорт тал руугаа ороод спорт загчлыг хөгжүүлээд ингээд бүгдээр явж байгаа. Тэгээ манай клуб бол угаасаа 14 оноос хойш сайхан хөгжүүлээд явж байгаа. Тэгээд загсаа барай тавья, зөвхөн спорт тал руу хөгжүүлье. Зөв зохистой загчлыг гээд ийм урендор угаасаа байдаг залуучууд байгаа. Тэгээд ер нь бол ингээд яг шүлний ганц нэг юм уух хүмүүс байна. Тэгээд мэдээж загсаа сайхан барай тавьдаг тийм ерөнхийдөө нэг иймэрхүү байгальтай ээлтэй ийм клуб бол байгаа. Тэгээд манай энэ Монголд сайхан клубүүд маань ихэнх нь тийм болцсон. Энд айгуу тийм баярлууштай явдаг. Цаг агаар үнэхээр сайхан байна. Намрын наалгар өдрүүд байна. Ус жоохон хүүтэн нэг исто оцвол ер нь бол намар хамгийн тохиромжтой ойлролтой. Загас маш ихээр цугладаг, гоё газар олж очиж чадах юм бол манай хэд маань энэгээр өгөөшөө бэлдээл 1500 загас руу орохгүй бол бэлдээл ах шүү энэ да. хүн ерөнхийдөө бол нэг юмд айгүй сайн хоббирах хэрэгтэй болов гэж би боддог л тоо. Заавал загас биш. Аялах байж болно, хайкинг хийх байж болно. Эсвэл одоо юу ч хийж болно. Нэг юмдаа хоббироод ажлаас гадна тэрүүгээрээ стрессээ тайлаад явах юм бол өөрт чи илүү амралт болох юм болов. Бид нар бол загасчлах гэдэг юунд хобби ирсэн хүмүүс. Бас тэгтээ нэг их хоббироод ахч спорт мөн ч юм уу. Даарна штэ. Дуртай бол хэцүүсээд байгаа юм байхгүй штэ. Юуг л бол юуг даваалгаар штэ. Монголынхоо нийт ингээд загас уншдаг залуучтай хандчихлэхэд ингээд ер нь бол ингээд байгалийнхаа усны амьтан болон одоо энэ спорт загчлаар хичээж байгаа хүмүүстэй хэлэхэд ингээд зөв зохистой загчлыг дэмжээрэй. Ингээд загсаа сайхан бариад тавиад байгальтай ээлтэй ийм сайхан ингээд ингээд сайхан загчлаарай гэж хэлээ. Тэгээ буцаагаа сайхан байгальтанд тавиад ингээд дараагийн хүмүүс нь ирдэг. Тэгээ сайхан байгальтай хогоо яахгүй. Тэгээд байгалийнхаа загсыг буцаага тавьдаг. Ийм ингээд зарчмыг эрхэмлээрэй гэж найзтай уриалж байна. Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны, галбир чухал биш. Доторгон чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талс гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж.
За өглөөний минь. Баярлалаа. Сайхан. За. Аялдаа билээ. Бэлэн. За. Явъя та. Сэтгэл тогтлоод унтаж ятсангүй. За. Үгүй дээр нэг сайхан аялчаад. Тэгээ да. За. За явцгаа гадаа маш ирсэн. Окей. Гой машин биш те. За сайн байна уу? За ингээд манай аяллаа эхний цэг хотоос ерөнхийдөө ингээд нэг 110 орчим километр яваад эхний одоо ингээд зам зуур ингээд байх ингээд хоолны газар тэгээд үйлчлэгээний газартай энд байгаа. Энд хэдүүлээ ямар ч сан өглөөнийхөө жоохон унд хоол идчихээд тэгээд одоо цаашаа өгөл явна. Одоо цаашаа өгийн бол нэг 240 орчим километр байгаа. Тий. Тэгэхээр ерөнхийдөө хотоос бол өглөө эрт гараад явлаа гэж бодоход одоо яг өдрийн цайд өгч чинь те энд хоол идээд өдрийн хоолоо болохоор өгийн нууран дээр идүүлээ ямарчсан юмнууд идэл тэндээ бол өдөр бол яг хээрийн гоё хоол хийж өг. За тэгэл загасчлал эхлэндээ. За амжилт. Ер нь бол өгийн нууран дээр нэг сонирхолтой 3 төрлийн загас байна. Нэг нь бол одоо улаан нүдэн одоо илүү нэг юм магчим төрлийн хараа биш тийм загас. Нөгөөх нь болохоор алган илүү магчин, тогшин, урт төрмгийн тантай. Тэгээ мэдээж хэрэг том загас гэх юм бол зурхаа бол байгаа. Нөгөөдөө бол зурхаа бол яг одоо өгийн нууран дээр бол нэлээд том зурхаанууд бол байх хэрэгтэй. Тэгээд энэ жилийн одоо хоёулангийн явуултын таргет бол мэдээж хэрэг бол зурхаа гаргах л байгаа. Welcome to Ugi Ice Fishing. Улаанбаатар хот чинь ер нь дэлхийн нийслэлүүдийн хамгийн үүдэн нийслэл гэж ярьдаг байхгүй. Тэгээ хотод бол хүүтэн нэлийн хүүтэн. Тэнгууд одоо хоёулангийн аялал нь бол ийм хүүтэн нийслэлтэй хамгийн ойрхон 300 км ойрхон газар бүр мөсөн дээр яг хээр өвлийн үйлрэл загасчлах байхгүй. Энийг болохоор юу гэдэг нь бусад газрын хүмүүс ингээд ойлгохтой ч юм уу тийм ийм хүүтэн дээр яаж өвөл загасчлах юм гэдэг. Гэхдээ аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх юм бол яаж гоё загасчлаад яаж гоё амралт болоод ингэж болдгийг гэдгийг үзүүл. Өнөөдөр Зингийн клубийнхан би Монгол орны загасчлалын аяллаа нэгэн маршрут болох Үгийн нуур дээр ирлээ. Өвлийн үгийн нуур яг л үлгэрийн юм шиг цав цагаан нам гүм ухтаж байна. Гэхдээ энэ мөсөн доор амьдрал буцалж биднийг сонирхолтой загасчлал хийж байгаа.
За одоо ингээд Үе нураас 70 гаруй км яваад хар өрн сон дээр үрээд ирчээ. Энэ нь бол яг эртний нийслэл Монголын нөгөө яг нийслэл шүү дээ. Эртний анхны нийслэл одоо. Тэгээд хоёлоо ямар ч зүүнээр загсчлаа. Одоо тэгээд тогтохтой хан шиг орой хоолнд ороод буудалд амраад тэгээд маргааш өглөө хот буцсан да. Тэгэхээр ер нь бол яг өвгдийн загсчлаад бол заавал тийм экстрим төрөлтэй ер нь орно. Гэхдээ тогтухаа бүрдүүлж чадах юм бол гоё л доо. Одоо энэ ч юм бол хэдүүлээ хар хорин сум дээр ирсэн байгаа. Анх бүр энэ ч юм бол Чингис хааны заргаар бол зарилгаар 1220 онд Монгол улсын нийслэлээр зарлагдчихсан. Тэгээ 1235 онд юм гэдэг бол яг хот төрөндөө орж ирсэн гэж хэлтийм билээ. Тэгээд эртний нийслэлийн хоттой ирсэн. Тэгээд хамрагч энэ байлаа. За тэгээд хоолоо ирсэн байна. Тэгээд хоолоо идээд амраа идаа өнөдөр тийм ээ. За. Цэнгэг аялал.